За байна. Сонсож байна. Оролцож байгаад баярлалаа. Би яг тэр үед анх бол хадгаламжийн нэг төрөний ч хадгаламжгүй байсан юм баггүй юу? Яг хүүхдийн хадгаламж орчдөг жил болонгууд нь аваад хэрэгэлдэг ямар ч юм санхүүгийн юугүй дахиглаг батгүй юм байсан баггүй юу? Тэгэнгүүт одоо болсон чи би одоо хадгаламжийн тэтгэврийн хадгаламжийн зээл бишээ хадгаламжтай болсон. Дээрэс нь хувьцааны 4-5 одоо юутэй данстай болсон бонд гэж чинь хит ингээд яасан. Тэгээ бонд нь бас аюу гоё би авсан л да. Эхлээд би бондоо туршиж үзээд саяар авчгаад гэхдээ би болохоор тийм амар тийм орлоготой хүн биш. Би цалингийн л орлоготой өөр орлого байхгүй. Ягаад гэвэл нөгөө бусдын адил банкны зээлтэй, лизингийн зээлтэй, аппликейшны зээлтэй, тэгээд цалингийн зээлтэй. Тэгээд миний мөнгө баг ихэнх нь нөгөө банк зээлэндээ явцдаг үлдэгдэл би. Тэгээд нөгөө ийм байхад би одоо анх нөгөө сая төгрөг яаж одоо хуримтлал үүсгэнэ гэж эхэндээ жаахан тийм байсан чинь ингээ энийг баг багаар сураад байгаадсэн чинь би бүр яаж хийж байгаад одоо болгоод цалингийнхаа юг би төлж байгаа тэгэнгүүтээ одоо би ингээ сар болгон сая төгрөгөнд би бонд авдаг. Сар болгон хамгийн багтаал 100 мянган төгрөгөнд би хувьцаа авдаг болсон. Тэгээ одоо ингээ шигшээд надад нэг одоо нэг 11-2 компани юунууд авч байгаа. Одоо хамгийн одоо топ одоо Апу ч юм уу Хаан банк гэл ингээд юунууд ингээд аваад яваад байгаа. Давхар бас нөгөө нэг саяхнаас эхлээд хүүхдүүдтэй бас нэгээд тус нь бас ингээд яг эхлээд би өөрөө сураад ингээд явсан зүг байсан. Өөртөө ингээд туршлага хийгээд эхлээд жил гаруй хугацаанд өөрөө хоригдлол үүсгээ. Дараад нь би бонд руу орсон. Бонд бол их амжилттай явж байгаа. Миний баг ихэнх юм бонд руугаа. Гэхдээ хувьцаагаа сар болгон тогтмол бууштай хамгийн багтаал 100 мянгад ингээд аваад яваад байгаа. Бонд бол сар болгон л бас аваад яваад байгаа. Ерөнхийдөө жил гаруй хугацаанд бол би баг нэлээд амжилттай явж байгаа. Тэгээд өөрөө чинь бас дагдаг бас нөгөө нэг Telegram групп дээр бас гэдэг өөрөө тэнд байт юм билээ. Тэгээ ингээд нөгөө мэдээлэл айгүй их цуглуулдаг. Тийм ээ, зөв шүү дээ. Хүмүүс бол гадуур бол та дуртай компани л авчихaltaа энэ төр гэсэн бас яриа бол гарах гад байдаг. За би тэр түүнийг бол тийм ч оновчтой алхам биш гэж бол боддог. Яагаад гэхээр зэрэг та ямар компани хувьцаагаа авч байгаа гэдгээ бол яалтчгүй мэдэх хэрэгтэй. Адаглал санхүү нөхөр байгаа юм хин эзэмшдэг юм бэ гэдгийг бол мэдэх хэрэгтэй. Бид нар бол одоо машин антер авахтаа бол хэр гүйлттэй байгаа юм тос маслыг шалгах, за талх авахтаа хүртэл хамгийн хизээ үйлдвэрлэгдсэн огноог нь бол хүртэл шалгадаг шүү дээ. Бусад талх ямар үнэтэйгаа. За машин бас бусад адилхан машинууд ямар үнэтэй идэм бэ гэдгийг үнгүүдээрээс харж агаад тэгээд авах шийдвэрээ гаргадаг. Харин хувьцаа бонд дээр бол тэр болгон судалгаа шинжилгээ хийхгүйгээр шууд авчихад байгаа хандлага бол харагддаг. Тэгэхээр тэв байж бол болохгүй. Бүгдээрээ асар өндөр шинжилгээгээ хийгээд асар өндөр ийм итгэлтэй болж иж бол хувьцаагаа авах хэрэгтэй. Тэгснээр итгэл өндөртэй байх тусмаа та бол хувьцаагаа бол ингээд ирээдүйд тэр зорилго тавьсан зорилгодоо хүрэхийн тулд илүү удаан барих итгэлтэй болно л гэсэн үг.